Артузо үзүүлж байна. Номын тухай буугаалъя. Зогоож Батын лавгсран. Хөөх тэнгэрийн харт толбой. Эр хүний энийн эмсэглэл шиг тангэр цэлмэг сайхан өдөр байлаа. Хүү хуучлан асаа сугран ихийнхэн зүг мөлхөн. Зүлгэн дотор нэг амтэн жирэлзэн гулгахыг харамгц хөлгөөнгөө болон ажиглав. Могоо болжмар мэд жижиг амттыг хоосдог хар шидэрэ хүүг бас хоосцсон байв. Хүү могооны өдөс болтил ширтээд түүнээс нүдээ залгаж чадахгүй болов. Могоо хүүг чиглэн хоосцсон чигээрээ хилэн үе үе цохолцсон голгоно. Дөрвөн хөлөлсөн хүүгийн хуулгаар нугалран марайлаг хөөрхөн өгцөн буунтаж харагдана. Сэрмөн голын зүлгэн дээр бүтээлэг дэвсэж дэгж дэрвж байгаа хүүгээ ороод суулгаад. Миний хүү томато сууж байгаарай. Аав нь наадамд унах морой барих гээд явсан. Ээж нь аавынхан цамцыг нугаа юм дүү. Хөөе, миний муха бандараа. Ингээд гараа хазарт нь хүрэхэд хүү хотоод хөхрөн их рүүгээ тэмүүлв. Тэр нөхрийнхөө цамцыг хомж үнэрлсэн энэ амьсгалан төмөдөө усанд хийж савндав. Сэрмөн дуу аялан юм авгааж байхдаа нөхрөө гараад ирэх болов уу гэсэн шиг дээд хөндийн өөд байн байхарна. Энэ үед хүүгийнх нь зүг могоон зулцаг булгаж яваг мэдсэнгүй. 37-ны жилээ бүсгийн хүнд игээхэн аз жаргал эсвэл амьдралынхан гэрэл гэгээд цэмэлж ирдэг гэцдэгсэн. Төвний хувьд нөхөр дарснаас хойш олон жил өртөө болохын хүслээр дуншиж явсан сэтгэлийнх нь гантайлагдж үрээн үдсэн гаргамжил болов. Ингэлээж хүмүн өвдчихвээ, өлсөхгүй, гал хөлс рүү орчихвээ, ялаа хазчихвээ хэмээн их хүний зовлон сэтгэлээ сэмрүүлэн шаналхан дэндөө. Өлөн шумуулаас хүртэл айн. Гинэт яарч атгсан мэт сүрсаар хийх чимээ гарч нүд нүргүү ороолгох шиг болох үед хүнийхээ төрлөх цөнгөөр могооноос ч ирхэн ялах буйн ширвэтж байсан хүүхэд чочирдон жарлав. Сэрмэн босон харангаа хүүгээ хараад золтол ухаан алчихсангүй. Хэрэг хүүгийнх нь нүд нүрийг шүргэн дээшээ саруулзан нисв. Голон тазрах мэд чарлан хараад хөрмөц хүүгэн тэрвэрч авсан боловч нүд нүрийг нь харч чадсангүй. Тэнгэр минь хамаг биеийн дагжин жижрээд нүдээ нээж зүрхлэхгүй димийл хүүгээ тэрвэрэн зэгс чинь ингээд л хүн хэмээн ихийнхэн шанхнаас атгаж хацрыгийн шүлстэн үнсэх айдав. Сэрмэн саялсихээ авч хүүгийнхээ нүдөөд зориглон харлаа. Хүү ихтэй тэрвэрлсэндээ баярлаж шүлсэн савруулан ангаатлын. Торомгоор хоёр нүдийг нь харангуй сэтгэл нь баг зэрэг тайтгарсан ш. Хүүгийнхээ биеийг шинжин үзэж шалавгаа аж өгөөд санаа алдан дээш харуул хар хэрэг нэгэн дээс шиг юм атрилцуулан зууж явснаа доош нь унгаачхад хязгааргүй хөөх тэнгэрийн илгнээ цаашлан цаашаасаар бүртгийсэн харцыг болон далд орлоо. Тэнгэр минь хэрэг хүүгийн минь сүдэлчих шахлаа. Хорой тэрний тон шумхан харах шуунаас үрийг минь юу зайлуулваа. Тэнгэр минь хар хэрэг угаас улаа дуртай муу ёрын амтан хөөх тэнгэрийн ганцхаар толм гэдэг нь л үний юм. Тэр энэ бодлоос дагжин жижирч хүүгэн илгэндээ тас тавирна. Дүүний 37-ны жилийн гэрээ хүртэл ивэн хорт могоог хүүгээс нь залвисныг мэдсэнгүй. Ой, 37-тай жаахан минь гэх дуунаар эргэж харвал монхор эхнэр хүү хоёроо хараад нүүрэн дээрээ нар мандулан инээсээр морноосоо бууж байлаа.